Эрхэм сонсогч та бүхэндээ өдрийн мэндийг хүргэе. Дэлхийн монголчуудын MJL радио 88.3-аас 7-ны дагаас баасан гарагийн 15 цаг 10 минутаас хүргэж байгаа. Хэрэг болон шүү хязээд бэлэн байхтай ураатай элдв шүпэ нэвтрүүлгийн 2025 оны 3 сарын 15 гарагийн дугаар шуурхад бэлэн болоод байна. Студид хөтлөгч Анжи болон Ами найруулагчаар Төвшин байна ажиллаж байна. За нэвтрүүлгийн хамтраалагчаар дэлхийг тойрох хүч Philips 66 брэндээр Шунхлаа Oil компани мөн шингээх чадвартай Потигэл хамтран ажиллаж байна. Өдрийн мэнд хүргэе. За өдрийн мэнд хүргэе. Өдрийн мэндээ. За манай цэцэг маань эрүүл мэндийн зургийн шалтгаан төлөөтэй байгаа. Тэгээд цэцгийг байхгүй надтай орлоод би хөтөлбөрийг маань хөтөлж өгч байгаа. Амида маш их баярлаа. Ами гэхэ болооч дээ та. Амида баярлаа. Нэр за яд зөө хэлээрэ. Амиа. Ми гэж. Амиа гэсэн. Ами л болох дутчих юм да. За өнөөдөр бол даваа гараг. Даваа гарагт бид нар худалдаа авалт гэдэг сэдвийн үрээд ярилцдаг. Тэгэхээр өнөөдрийн сэдв болов давс. Давс. За бидний өдөр тутмын байнгын хэрэглээ болох давсны талаар ярилцах нэ. Ямар давс хэрэгэлдгийг те яаж сонгож авдгийг гэх мэтчлэр хүн болгоны сонголт нь өөр баг. Тэгээ давс чинь өөр дотор их олон төрөлтэй. Тийм. Маш олон төрлөө. Нэг хэсэг чи одоо ядчулсан давслыг хэрэглэхгүй бол ер нь үхээд өгөх юм шиг л юм байна. Ярьлаа шүү дээ. Тэгээ одоо бол нэг хектар тэгхээч болсон юм шиг байна. Гайгүй юм. Сонголтууд нь олон бичлээ л доо. Тийм. Маш олон давс гараад ирлээ. Танах жишээд бол ямар давс хэрэглэж байна? Ягаан давс хэрэглэж байгаа. Ягаан гэдэг нь яадаг юм? Тий, одоо нэг юм ягаан удаа нэрийг хэлэхээр бас болохгүй л байна л та. Зүгээр л юм ягаан өнгөтэй давс хэрэгэлдэг. Нэрийг хэлчихдээ ш шууд. Тий, нөгөө баюуны давс гээд, далайн давс гээд. За. Тийм, тэрийг хэрэгэлдэг. Юу яадаг юм бэ? Давсныхаа хэрэглээх хүн анзаардаггүй юм байна л таха. Тэгээ байж байгаад би чинь түрүү жилээс нэг дэглэм барьж үзлээ штэ. Тэгээд тэр дэглэм болохоор ямар ч давс авахгүй байхгүй юу? Тэгээд давсгүй яг бүр байхгүй ч юм аа. Нилээн баг. Тэгээд тэр дэглэмийг нэг сар бариад би чи 14 ил хайсан штэ. 28 хоногийн дотор. Тэгээ хайчаад тэрнээсээ хойш давсыг бол үнэхээр амар иддэг байсан юм байна гэдгийг мэдэж авсан. Би үнэхээр давсны өндөр хэрэглээтэй юм билээ. Тэгээд ингийн хоол руугаа ингээ орсон чинь нөгөө эрт хийж байгаа хоол, гадуур ингээ идэж байгаа хоол мол давс ингээ гашуу өргөд болтгоо. Зөв. Маш өндөр хэрэглээтэй. Яваад идэв юм байна. Баруун талын аймгийнхын ер нь актер их хэрэглэдэг. Өндөр хэрэглээтэй. Өндөртэй. Зүүн талдаа манай Сүхбаатар аймгийн жишээлбэл цайнда давс идэггүй шүү дээ. Хярам тий. Хярамч бах цайлтай ууг нь бол цай. Зүгээр давсгүй л болохоос цай штэ. Хярам гэж л ярьдаг штэ. Хярам гэдэг чинь бол зүгээр бүр идээгүй юу? Идээ байхгүй тийм. Сүү ус хоёрыг холсныг л хярам гэж байгаа. За тэгэхээр манайд жишээлбэл би ингээд сая бодлоо хитэн давс байгаа гэсэн чинь манайд нэг 2 төрлийн 3 төрлийн давс байгаа юм байна. За ямар давс хэрэглэж? За нэгдүгээрт нь болохоор миний нөгөө хоолтонд хийдэг хар бэрцтэй холцсон давс. Ингээд нэг савтайгаа яадаг уу? Тий. За тийм нэг давс байгаа заяа. За тэр бол ерөнхийдөө нөгөө нэг өндөг шарах марах тийм нэг ойр зургийн юм дээр бол шууд хэрэгжилдэг амар л да. Тэгээд нөгөөх нь болохоор хоолнд хийдэг давс. Тэр хоолнд хийдэг давс нь бас л зүгээр л энгийн л давс. Ядж усан давс. Зүгээр энгийн давс юм уу? Том нөгөө ширхтэй давсыг хэлээд байна уу та? Бараг жамц давсыг арай мунтгалж жижиг байдаг. Тийм давс байлаа. Би ч давс авдаггүй л дээ. Тэгээд манай хүн л авсан юм шиг үлээ. Тэгээд тийм давс байсан. Өөр нэг давс байдаг. Тэрний юу гэхээр би увсаас авчирсан. За, юу шиг. Одоо нэг юм үнстэй сав шиг. Дээр нь зүгээр шууд махцах ингэж үрж байгаад идчихдэг. Тийм жамц давс. Зөв. Тэгэхээр айл болгоны хэрэглээ өөр байна. Тийм жамц давс аахгүй юу. Тэгээд нөгөө махцах ингээд зүгээр шууд ингэж юу яаж байгаа. Амтлаад идчихнэ шүү дээ тийм ээ. Зүгээр ингээд түрхэл одоо юу гэдгийг үрэл идчихдэг тийм. Ер нь овс явсан хүмүүс баг бүгдээрээ тиймтэй ирдэг. Мэдчихэл байгаа. Давсан одоо түрхлэг гэх юм уу? Тийм зүйл байдаг. За тэгэхээр одоо бид нар юугаа хамтран ажиллагчийн ярьсны дараагаар та бүхэн орж ирж юу ярих вэ гэхлээр танах ер нь давс автай хэр нарийн нэгт хяндгийн юм бэ? Ямар давс хэрэгэлдэг юм бэ? Хамгийн их одоо тохирсон танад одоо их таалагдсан давс нь ямар давс байдаг юм бэ? За мөн давс автай юуг нь анхаардаг юм бэ? Яг байна. Айлд хитэн төрлийн давс байвал зүгээр байдаг юм бэ? Манайд одоо ч 3 төрлийн давс байна шүү дээ. Тийм байна. Манайд 2 төрөл байгаа. Тий. Худалдаа авахдаа бөөнөр нь авчдаг юм уу? Ер нь яадгийн те.
Ер нь явал зүгээр гэдгийг. Би бол нэг актер тэгж мэгж юу ядаггүй байхгүй. Хэр нав. Зүгээр таарсан л давсыг авчдаг. Хардггүй ахна тий. Яоджуулсан таарвал яоджуулсан гэн давчихна, яоджуулаагүй бол яоджуулаагүй гэн зарим давчихна. давс чи хэцүү байхаа. Эхлээд ингээ хийхэр хоолнд хийхэр амтагддаггүй. Мэдэгдэхгүй ингээ байгаад байдаг. Тэгэхээр давсгүй болчихж байгаа юм байна гэ нэмэх тусам гашуураад байдаг. Эхлээд нэр чи хийж байгаа шүү дээ. Тэгэхээр огч амтагдахгүй. За давс нь багтчихж байгаа юм байна гэ хийх тусам яваандаа ингээ гашуураад байдаг давсаас байдаг. Хизээ хойно уу? Тийм хизээ хойно. Тэгээ нөө хоол мол хөрөөл нэг дахиж мэхэж халааж иддэг дээ. Тэр үедээ бүр гашуун болчдөг. Давснаасаа бас болоод ах шиг байлаа. Тэгээ нэг ганц нэг юм харлаа л да. Тэгсэн чи хэдэн төрлийн давс байгаа юм бэ гэдгсэн чинь овоо хэдэн төрлийн давс байдаг юм байна. За. Хоолны давс гэхээр хүнсэнд хэрэглэх давсыг хэлээд. За тийм. За чулуун давс гэж ус байна. Тэгэхээр дөрвөлжин тааст хэлбэрийн буюу том давсыг чулуун давс гэж нэрлэдэг. Одоо миний нөгөө гэртээ тавьчаад махаа үрээд байгаа гэж хэлээд байх шиг байна. За бор давс гэж байгаа. Байгалийн давс уу жамц давсыг одоо бид нар бор давс гэж хэлдэг байхна. За жамц давс ч юм болохоор бас тустай хоолны чулуун буюу ширхэгтэй том юм ширхэгтэй давсыг хэлээд байгаа. За йоджуулсан давсыг бол бид нар сайн мэдчихэе тий. Бамбаа өвчнөөс сэргийлэх зорилгоор йодоор баяжуулсан үсний нимгэн бүр нэг ширхэг нэлээ нарийн цагаан давсыг хэлээд байгаа шүү дээ. За хятад давс гэж тустай байдаг юм байна. Энэтхэг давс гэж хэлээд байгаа. Миний тэр ягаан давс гэж. За тий улаан давс чи. Улаан давсыг хэлж байгаа. Тий. Би яоджуулсан давс яг бид нар бүр 1998 онд эн чин яодын бид нар чи яодын дутагдaltaа гэж ойлгосон шүү дээ. Тэгээд тэгэхээр үйл мэндийн байгууллага хүүхдийн сан хоёр хамтраад ерөнхийдөө нэг юм сурталчилгааны аян явуулж хахад бид нар яг тэр би тэрэнд нь яваад энэ яоджуулсан давсны талаар ярьдаг байлаа л да. Тэгээд яоджуулсан давсыг манайхан бас нэг жоохон буруу хэрэглэх гэдэг тал байгаа. Юу гэхээр яоджуулсан давслууд бол яоджуулсан давс юм чинь нэгэд хэрэглэх гэдэг. Хоодыг болгоод одоо буцалж дууссан шүү дээ. Буцлаад хоол болсны дараагаар бүр болсны дараагаар нь хийдэг байхгүй. Давсаа юу? Тий. Хоолгоодоо давсаа хийж хаад буцлагч юм бол яод нь гараа авчдаг байхгүй. Хэрэггүй болчиход юм тий. Тэгэхээр яоджуулсан давс хэрэглэж байгаа хүмүүсийн хувьд бол хоол босныхын дараагаар нь давсаа хийн. Ер нь юу гэдэг арай л яг гаргахынхаа өмнө хийн гэсэн үг байхгүй юу? Тэгжиж яод чинь бол ингээ үлдэж одоо таны биед хэрэгтэй яод гэдэг юм чинь бол үлдэх нь байна шүү дээ. Тэгэхгүй бол уурчдаг байна. Бидний буруу хэрэглээ. Нэг юм судалгаа байна хаа. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын судалгаа гаргачихж л тээ. Яасан гэдгсэн чи бүр давсан дээр зориулсан. Судалгаар насанд хүрсэн хүн хоногт 11.1 г давс хэрглэж байгаа юм байна. Тэгэхээр энэ 10 хүн тутмын 9 нь 5 грамаас их давс хэргэлдэг буюу Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гаргасан судалгаанд болохоор бид нар одоо нэг хоногт хэрглэх давсны хэмжээ гэж байна шүү дээ. Тэрнээсээ 2.2 дахин илүү их давс хэргэлдэг гинэ. Тэгэхээр ер нь бол давсны хэрэглээ өндөр байна гэсэн үг болчихж байгаа. Тэгэхээр ер нь бол бага хэрэглэх ёстой. Давсыг хэтрүүлэн хэрэглэхээр чи нөгөө эрүүл мэндэд нэлээд сөргөөр нөлөөлдөг юм байна л да. Тэгээд тархалт үүсдэг юм байна. Давс их идэхээр. Артерийн даралт ихсдэг юм байна. Тэгээд энтэй холбоотой чинь тархинд цус харуулт очдөг юм байна. Яа зүрхний шигдээс сулдаг байх нь, ясны сэргэжилт, бөөрийн чулуу, хотоодны хавдар үүсэх эрсдлүүд байдаг учраас ер нь жоохон бага хэрэглэж явах хэрэгтэй. Ер нь давсаа бага хэрэглээрэй л гэдэг юм байлээ. Ер нь бол аль болох давсны хэрэглээгээ багасгах юм бол эрүүл мэндэд чинь тустай шүүл гэж л хэлж илээ шүү дээ, тийм ээ. Огч давсаас хэрэглэхгүй гэж болтгүй юм байлээ. Болохгүй. Наадын холоор хоёр чинь бол бидэрт бас хэрэгтэй бодис. Хэрэгтэй бодис учраас бага хэмжээгээр бид нар хэрэглэж л байх хэрэгтэй. Өдрийн давсны хэрэглэг 3 грамаас дээш гарахгүй байх хэрэгтэй ч хэлбүүдийг тийм ярьдаг шүү. Бид тэр 2.2-оор их хэрэглээд байгаа юм байна. Тэгэхээр давсны хэрэглээ өндөр байна л гэсэн үг. Ядаж нөгөө хоолндоо одоо давсыг хэрэглэдэг хүмүүс бол цайндаа давс хийхгүй ч юм уу те. Гэх мэтчлэг хэрэглэх хэрэгтэй юм байна л да. Гэтэл нөгөө гадуур сарагдаж байгаа хүмүүсийн бүтээгдэхүүн чинь өөрөө их бага хэмжээгээр давс агуулж яадаг. Тэрийг мэдхгүйгээр л бас хэрэглээд идэв юм. За хоёлаа хамтран ажиллагчаа танилцуулаад за тэгээ шууд утсыг нэ. Нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар дэлхийг тойрох уч Philips 66 брендийн шунхлаа ойл компанийг танилцуулъя. За тэгэхээр багцаараа илүү ашигтай гэж байгаа. За тэгээд шунхлаа авц вирусууд нь хэрэглэгчтэй байнгын урамшуулалтай бэлэгтэй вакцины хөтөлбөрийн үйлрэл бүр хүргээд ингэ явдаг. За 2025 оны хаврын анхны вакцины худалдаа гарсан байгаа юм байна. Тэгэхээр автомашинда хайртай хүн бүр Philips 66-г сонгодог. За Philips 66 нь дээд зэрэглэлийн бүтэн синтетик суур тостой. За хөдөлгүүрийн ашиглалтын хугацаа болон тос солих хугацааг уртасгаад эд ангийг нь илэгдлээс бүрэн хамгаалдаг байна. За Philips 66 нь Америк нэгдсэн улсад үйлдвэрлэгдсэн тос юм байна. Нийтдээ 130 гаруй жилийн түүхтэй Philips 66 компани бүтээгдэхүүн. Шунхлаа компани нь 2007 оноос тус бүтээгдэхүүнийг албан ёсоор Монгол улсад борлуулж байгаа. За Philips 66 гэхлээр та нар мэдэндээ мэднэ ёстой нэр. Өмнө нь бид нар одоо юу гэдэг юм
Улаанбаатар дотор 66-гийн тоотой байдаг шүү Тий. дээ. За тэр бол логогоор бид нар өмнө харж л байсан байдаг. Багцаараа илүү ашигтай шил арчигч шингэн бэлгэлж байгаа. Бэлэг болоод ирж байгаа юм байна. Тийм байна. Мөн тосны шүрийг нь бэлгэлж байгаа. Тэгэхээр та бүхэн чанартай тослогооны материал одоо чинь бид нар чинь бол ерөнхийдөө ингээд хавар нэг намар нэг ингээд тосоо солио сурчлаа штэ. Ер нь бол машинда хайртай хүмүүс бол зарим нь бүр товод болтол нь явуулдаг юм билээ. Гэтэ ер нь бол бас гайг болчиход байгаа. тосоо хавар намарт нэг солио явж байгаа. Одоо энэ хаврын сезон эхэлж байна. Тэгээ та бүхэн шунхлагаас ч солиулаарай. Салбаруудын барьцлыг хэлж өгье. Нэгдүгээр нарны зам дагуу тээврийн цагдаагийн албаны урд шунхлаа шатхуун түгээх станц 5. За хуучнаар Китэмсийн урдталд байрладаг шунхлаа шатхуун түгээх станц 3. Гаднангаас Баянмүрд явах зам дагуу шунхлаа шатхуун түгээх станц 32. Хүүшийн аванд байрлах шунхлаа шатхуун түгээх станц 30. байна. За холбогдох утасны дугаар нь 70-г 7 30-г 3, 70-г 7 30-г 3 гэж байна. За 9197 30-г 3 гэсэн дугаарлаа холбогдоод дэлгэрэнгүй мэдээлэл аваарай. За мөн сошиал хаягийн дагаад дэлгэрэнгүй мэдээлэл болон тийм ээ чи нөгөө зөвлөгөөнүүд бас явуулаад байдаг шүү дээ. Харчих хэрэгтэй. Шунхлаа тослогооны материал гэсэн ийм фэйсбુક хаяг байгаа шүү. Баярлалаа нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар дэлхийг тойрох уч Philips 66 брэндээр шунхлаа ойл компани хамтран ажиллалаа. За баярлалаа. За хамтаагаас сонсогчдоо баярлалаа. Өнөөдөр бид бүхний хамтдаа ярилцж байгаа сэдв давс гэдэг сэдвээр ярилцж байна. Тэгэхээр шууд утас 77 77 38 83 77 77 88 30 дугааруудыг таны өмнө нээлээ. Тэгээд давсныхаа сонголтын талаар шипийг хаваалцаарай. За. Ингээд айл болоод давс дуусгахаар гайхсан шүү. Баян байж байдаг юм гэж боддог байсан чинь давс бас дуустсан юм уу гэж хошигндаг байж тийм. Энэ ингэж штэ чулуун батлавсан дорж зах зээлдээ шилжчихэд лангуун дээр давсал үлдчихлаа. Монголчууд давстай байсан тул амьдрал өөдөлсөн гэж сонссон доо гэдэг чинь. Ер нь тийм ээ тийм давс нэг хуучны Монгол барен нэг тиймэрхүү юмнуудаас өөр юу ч байхгүй болсон шүү дээ ер нь. Лангуу хоосорч штэ. За ихний сонсож байгаа юм уу? Өөцөн тасарлаа. За тэгэхээр. Тэгэхээр шууд татас 77 77 38 83 77 77 88 30 дугаараа таны өмнө нээлттэй. Нэг бамбаа нөгөө нэг илүүтгэхэр лөө дутагдахаар үл ахаа нэг юм өмхийн өнгөтэй нэг давс толгоо л идэг гэдэг чинь. Йод л доо. Йод уу тэр. Ийм давс ингээл толгоод идэг шүү. Гашуун. Тэрийг долоож ус үдчихлээ. Бүр ингээд йодоор сет хүртэл тавьдаг байсан шүү дээ. Тийм чинь. Одоо ерөнхийдөө бид нар бас нэг йодын дутагдлаасаа жоохон ч хосон багасч л байгаа юм шиг. Яг хөө тэр чинь нэг юм гэдэг хоол тэжээлийн дутагдaltaй байсан үе шүү дээ. Ер нь бол картын барааны дараа гарч чинь тий. Яг нэг жаргал таваа гэж тийм. Улаан давс цагаан жамц давсаа хоолны халбаханд уусгаж самарч хийхгүй бол савны ёроол цоолчдаг юм байна лээ гинэ. Том муураа ингээ үлдээд шүү дээ. Йодтой давсыг битүү савнд хадгалах хэвээр. Тэгэхгүй бол йод нь ууршаад байхгүй болдог гэсэн байна. Тийм тэгэхээр бас нөгөө хадгалах аргын талаар хуваалцвал тийм ээ юунд хийж хадгалдгийг пяуэр саунд хийх юм уу шилэнд хийх юм уу уудтайгаа байж ах юм уу яавал одоо зүгээр ах юм. За нуурын давс хэрэгэлдэг болсон гэдэг чинь. Одоо монголчууд йодын дутагдал буцаад орж байгаас хөрг байна л гэдэг чинь да. За. Айлт давс цайгаал дундуур болгож болдгоо юм шүү дээ гэж мемэн хэлдэг байсан гэж байна. Тийм тий. Давс цайгаал бити дундуур болгоорой гэд хэлдэг байсан шүү дээ. За хэрэг шууд татас 77 77 38 83 77 77 88 30 дугаарч таны өмнө нээлжтэй байна. Эртээр үе чинь давсыг юу нэг алттай адилхан зөөрөлдөг байсан. Юм бэ нэлээ шүү. Одоо нөгөө энэтхэгийн Махатма Гандигийн хийсэн тэр хувьсгалч нь бол давсны хувьсгал шүү дээ. Англичууд хурж ирээд давсан дээр нь татвар тавиад. Тэгээ тэрнээс болоод ер нь бол тэгээд давсаа чөлөөтэй авахын төлөө тэмцснээр хувьсгал эхэлжсэн. Давсны хувьсгал гэж нэрлэдэг. Тэгэхээр давс бол одоо зарим нэгэн улсуудад бол алтаар үнэлэгдэжсэн тийм цаг бол байхгүй юу? Ер нь бол тэ. Бид нар чинь яагаад нөгөө нэг үнэтэй цайтай гэдэг штэ. Бид нар чинь үнэтэй цайтай гэдэг чинь бол цайгаар бид нар чинь нэг хэсэг 8 хийдэг. Мөнгө нэмлэгтээ оролддог байсан байх нь штэ тэ. Яг нэг сонсож байгаа байлаа. Байна уу? Байна уу чим өө биш өдрийн мэд. Орой нэг өдрийн мэд. Өдрийн мэд. Өдрийн мэд. За танайх ямар давс хэрглэж байна? Яг би одоо солонгос давс хэрглэж байгаа. Йодтой юу? Үгүй энэ нөгөө нэг солонгос төгөрд байдгийн нэг хэлсэн 5000 жилүүний цэрэнгийн савтай. Хилээрээ яа сонгох болсон бэ гэсэн чи ийм басээ. Би ер нь Монгол давс хэргэлдэг гэсэн байхгүй юу? Монголын жамс давс, тэгээ Оросын соёл давс, Германы янз янзын давс.
Тэгээд тэдний маань шүлтлэг нь жоох их юм аашин би ерөөсө давсаа ихтүүлээд болдоггүй. За. Тэгээ аргаа ороод солонгосын давс хэрэглэж үтсэн. Одоо айгүйх солонгос төлөвчтэй юм. Манай ийм мартад ч байлээ. За. Тэр давснууд нь шүлтлэг нь бага юм байна. Зөв. Тэгэхээр нөгөө нэг надад одоо хаанхын давс байх нь хамаагүй би л тааруулж чадчихвэл миний давс болоод байгаа байхгүй юу? Гашуунаа даахгүй байх нь тий. Тийм. Тэгэхээр нөгөө нэг гашуун болдоггүй. Тэгээд дээр нь би ингээд одоо бусад давсыг одоо яг тааруулж хийгээд байна. Яг тийм хэмжээтэй хэрвээ би Монгол давс ч юм уу Орос давс хийх юм бол ихтүүлээд байгаа байхгүй яалтгүй. Тийм тэгээ яг хөө ингээд чаддаг болол би солонгос давс хэрэглээд байна. Тэгээд нөгөө нэг энтэй холбоотойгоор яагаад давсыг нөгөө нэг ингээд сайн судалж үзсэн бэ гэсэн чинь манай нөгөө нэг сүүлийн үед нөгөө шүгдэн уулын давс гэдэг усын давснууд нэг жижигхэн нэг 500 г-аар нэлээд том ширхэгтэй байдаг шүү дээ. За тэр давснууд бол мах чанахад үнэндээ гоё болдог. Бусад давсыг шиг нунтаг давсыг бодвол та махыг үнэндээ гоё амт оруулдаг. Гэтэ нөгөө нэг том юм чинь хоолнд хийж болохгүй л дээ. Тэгээд би яг мах чанах юм уу юм чанахтаа тийм шүгдэн уулын давс гэдэг том тийм чинь нэг 500 г бооцсон байт юм а 2500 гэж хэлээ. Би саяхан хүртэл авсан нэг 5 6. Тэгээд хоол ихтэй болно солонгосын зэрэнд тэр чинь нэг нунтгийг бодвол жоохон ширхэгтэй байхгүй юу? Тэгээд тэрийг ашигладаг болоод одоо нэлээд удаж байна. Тийм ээ тий. Хадгалахтай бол зүгээр л 5 хэлээр нь авч байгаа л дээ жижиг савлаас хэрэгжилчихдээ шүү. Нэлээд ихээр өрөөдөд юм байна шүү дээ. 5 хэл давсыг хэр хугацаанд хэрэгжилж байна? 5 хэл удаж юм аа. За нэг хэлтэйгийн л нэг 4-5 сар ашиглаад ах шиг байлээ. Би өөрөө харсан. 5 хэл ч бол баг 2 жил болох юм шүү. Болно их уддаг. Би бүр хуваагаад тавсан. Тэгээд тэр нунтаг давсыг чинь бас юу яаж болтыг салаатанд хийхээр дороо хайлцдаг байхгүй юу? Нийс салаатанд хийхэд одоо ширхэгтэй мөртлөөд хайлцсан айгуу сонио. Тийм ээ тий. Тийм. Тэгээ би яг одоо тааруулж чаддаг болоод солонгос давс ашиглаад бусад давсаа бол үнэндээ л чадахгүй байгаа. Монголын маань сайхан давснууд жоохон шороо унаад идэх яалтгүй. Тэгдэг шороо ороод идэх тий. Ёроолдод тунчаад идэх. Тийм. За миний шпи юм байна. За баярлалаа. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй та. Сайхан сэтгэлээр ярьж өглөө. Хэрэгжилж үзсэн. Юу яахад ногоомогоо дарахад бол ёдчулсан давс болдгоо гэж заавал тий. Энгийн давсаар дарж байгаа байдаг. Тэгэхээр ёдчулсан давс бас болдгоо л болж таарад байгаа. Харин тий өөр юмд л ашиглаад гэх шиг байна тий давсыг. За дараагийн сэсгэж байгаа. Байна уу? Байна. За сайн байна уу? Дремэн. За танайх өнөөдөртөө ямар давс эргэлж байгаа вэ? За би ер нь өөрөө л Баруун аймгийн. Баруун аймаг чинь жоохон давс нилээдгүй хэрэгэлтэй. Тэгээ одоо Зүүн аймагт ажиллаж амьдарч байна. Тэгээ одоо ер нь давсны хэрэглээ жоохон багасгаад байгаа. Цайг бол ер нь давсгүй. За. Тий, хоолыг бас жоохон давс жоохон сул хийгээд. Ер нь одоо нэг залуу гэр бүл болохдоор бас нэг давсны нэг хэрэглээг бас сайн мэдэхгүй л байна л да. Зарим нь бол давсныг их хэрэглэх муу ч гэж байгаа. Энэ зарим нь болохдоор зүгээр гэдэг. Тэгээ манайх ер нь давсыг ер нь жоохон баг хэрэгэлдэг. Нэг ер нь бол хэл давсаар бол баг хавчил мэл болчихж гинөө. Нэлээд баг хэрэгэл. Зөв. Тийм байна тий. Баруун аймгийн хүн Зүүн аймагт ч давсгүй цаа уугаад жоохон эхлээд эвгүүлсэн нөө. Эхэндээ бол эвгүй байсан. Одоо бол давцсан. Амнаас унчих гад тий. Тий. Юу ээ гэд нэг их тэгдэг шүү. Давсны хэрэглээ өндөртөг мэдтгүй яваад юм бэл. Тийм л баг. Одоо бол ерөнхийдөө давсчихсан. Хоолыг бол ер нь маш бага давстай. Тэгээ нөгөө махын чинь бас нэг жоохон шорог идэхээр бас айтайхан байдаг. Мах чанд идэхдээ бас жоохон махандаа хийхгүй ч гэсэн бусд нь одоо манайх чи янз бүрээр нэрлэдэг шүү дээ. Тэгэл шорог хийгээл тиймэрхүү байгаад одоохондоо нэг Оросын соёл давс тиймэрхүү давсууд хэрэгжилж байна тий. Ер нь нэг түгээмж хэрэгжилж байна манайхан ч тийм ээ. Соёл давс гэж соёл гэсэн тэр Орос давс чинь ёдтой байдаг үстэй. Ёдчулсан давс. Ёдчулсан гэдэг тий. За тэрийг л хэрэгжилж. Тийм байна. Давсаа яаж хадгалж байна танах? Давсаа ер нь шилэн савн хадгалж байгаа. Тэгээ саяас түрүүч юу сонсоос яаж хадгалт юм бол тэр юм сонсъё да гэж бодоод ийж. Тийм байна. За баярлалаа. Хоолндоо бол бүр болсон ойн хийн гэдгийг ойлгоцсон тий. Тийм. Суг хийдэггүй байх нь шүү дээ. Баярлалаа. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй. Баярлалаа. За. Давсгүй цай бол гоёо, хоол л хэцүү дээ л гэсэн байна. Тийм. Тий, хоол ч одоо хэцүү дээ. Гэтэ нэг тийж үзсэн яхаа. Тэр чинь би нэг төрсний дараа ахгүй юу? Багыгаа төрүүлчихэд одоогүй байж байгаа нэг давсны хэрэглээ мэрглэгээ басах ёстойч боллоо да. Тэг бууз хийж үзэхгүй юу? Нэг тийм сонин жор болоод.
За. Тэгээд тэр бууцанд ямар ч давс хийх ёсгүй. За. Байсан. Тэгээд тэр нөгөө ногоогоор амтлаад буюу жуудсаа тий дандаа навчит ногоогоор амтлаад тэгээ хамгийн гол амтлагч нь юу юм гэсэн чинь мөөг байхгүй бор мөөг. За. Тэгээд эхлээд нөгөө санаанд багтахгүй байгаа штэ. За энэ амнаас унандаал гэж одоо хитгэн бууц хийгээд ингээ ийдсэн чинь яг давс хийхгүй болохоор тэр мөөгний амд, махны амд, тэр ногооны амд тусдаа ялгарч ингэж амтагддаг юм байна. За. Тэгэхээр гоё юм бэлээ. Зүгээр нэг хаанаг тэгэж нэг хийгээд үзээрэй. Яг сонсоход бол амар. Давс огт хийхгүй гэж бодохоор. Гэтэл тэр чинь идэхээр үнэхээр гоё юм бэлээ. Тийм олон төрлийн амт мэдрэгдэх юм бэлээ. Тэр давс бичсэн байсан гямлан улаан давсыг бууцандаа хийгээд хөлдөөсний дараа ерөөсөө давсгүй юм шиг болчихдог. Тэгээд их зөөлөн гэж магадгүй. Тий. Тэр Монгол бор давсч тэгдэг байсан. Бүр уусгаад ингээд усанд хийгээд уусан гуттай ингээд доор шороод хонжиж. Тий. За дараагийн сасагч. Байна уу? Байна өдрийн минь. За тийм дээ. За манай ах бол ерөөсөө Монгол замд давс хэрэгжиж байгаа. За. Өдөр тутамдаа. Тэгээд түрүү яг анжаахын хэлдэг шиг барслах зүйлдээ бол яадгүй давс хэрэгэлдэг. Тийм нөгөө дарах ч юм уу, хэмжээ дарах ч юм уу, ямар нэгэн удаан хэрэглэх зүйлдээ бол яадгүй давс хэрэгэлдэг гэд. Манай бол яадгүй давс хэрэгэлдэг. Бусад үед бол замд давс хэрэгэлдэг. Одоо асал ер нь юуны давсны хэрэглэгээ багасгах гал үзээд л байна. Амжилт олохгүй байгаа дээ. Тийм ээ. Ер нь хэрэглээ өндөртэй байх нь тэгвэл тий. Тийм. Хэрэглээ өндөртэй байгаа гэдгийг. Тэгээ би нэг Facebook-ээс бас нэг настай хүний яриа сонсоход өвлийн үлрэл давсыг жоохон багасгах тохиромжгүй гэж сонсоод өвөл бол нэг давс багасгахгүй гэж үзээд байгаа. За. Магадгүй л энэ зундаа нөгөө цагаан эдэгээр авчдаг гэсэн. Тэр одоо 5 шум алмаа нүртэл ингээл өвөл давс болоод өвлжиж одоо тасаага тогтоодогч гэдэг гэж би ойлгосон тэр настай хүний ярьж байгаа. Тийм болохоор өвлийн үлрэлд бол давсыг бол хит хорих бас муу юм болоо гэж би бас ойлгоод өөрийнхөө давсны хэрэглэг за гэж өвлдөө гэж өөрийнхөө хойшлуулчаа гэж ярьж байсан. Тийм байна. Хавар мавар нэрээ давс толоолгоод байдаг штеп малт тий. Тий, ерөнхийдөө оруулах гад. Ухрын хотод бодлоод нэг том давс тавьсан нөгөө гөлөдөл долооцсон л байдаг. Хэрэгтэй л байна тий. Тийм бас тэгэж ойлгоод би одоо өвлийн үйлдэлд бол нэг давсаа хорихгүй бусад үйлдэлд нь хорих жоохон хорих гэж цаашаа нэг багсах санаа байл. За тэгээд хуучны үед чинь бас нөгөө давс эсвэл та хоёрын хэлдэг нөгөө санаа байгаас тэр юм уу давс дуусхлаар хамаг хүнс дуусаад байгаа юм шиг санаад байдаг. Тэг давсаал дүүрэн байлгаж ивэл болоод байгаа л тий. Тэгээд давсыг бол бас нэг 5-6 хэлээр нь аваад нэг мөсөн тавьчихдаг. Баг багта чамц давс долооч юу? Үгүй нэг хотоод модод бүгдчлэр манай ээж нэг өмшиг давс гэдэг юм давс. Улаан давс тий. Улаан давс байдаг гэсэн. Тийм би бол долооч чаддгүй мөө. Давсны хэрэглээ ихтэй мөртлөө давс долооч чаддгүй. Тийм. Хоолоогоо зайлдаг байсан шүү дээ. Чамц давсаар баян зайлж. Тийм давсаар хоолоогоо зайлдаг. Тэгэл яг би тэр нэг яагаад шороотой гэдгийг нь мэддэг хөөхлөр яг зайлах гал тэгээд ингээ тунцсан байхад те доотлолт нь шороон тунцсан байж тээ. Тийм ингээ хүмүүсийн реклам бодлоо тэр нөгөө амуй гэдэг нөгөө сүлжээний тоогооч бас сонирхолтой юм байлаа шүү дээ. Манад нэг зам бас нэг таньдаг хүн ирээ яг тэр амуйн тоогоонд одоо тоогооны жижиг хорхоо гэд хийсэн. Ямар давс хийгээгүй тэгсэн мөртлөө махан давстаа амтгаад байсгүй сэв нэ. Айгуу дугаартай юм байлээ. Тэр тоогоо хөвгтэй өөр аваагүй л дээ. Үнтэй болохоор тэгээд аваагүй л байна. За баярлалаа. Тэр тоогоо сонирхолтой юм билээ. Өдрийг сайхан өнгөрүүлээрэ. Баярлалаа. Өдрийг сайхан өнгөрүүлээ. За. За дараагийн сонсогч байгаа. Ano? Бансан байна уу? За сайн байна уу? За. Танах ямар давс хэрглэж байна? Манайх нэг 2 давс хэргэлдэй. Гэтэ ер нь бол бараг хэргэлдэггүй гэж хэлж болно дөө. Давс хэргэлдэггүй гэж үү? Шинэ жил болох үед би нэг 250 грамтай ууттай давс авдээ. Тэгээд эхэндээ бол одоо би их олон жил Оросд амьдсан хүн байхгүй. Тэгээд нөгөө сойл давс гэж авдаг л байлаа. Тэгэхээр одоо ингээд бодож тахлаар тэр айгүйх гашуун. Айгүйх юм нөгөө гашуун тал руугаа. Тэгээд яг хоо одоо ингээд нэг жамц давс гэдэг юм нэг том өсөн чихэр шиг юм том шигтэй давснууд байгаа байдаг. Тэрийг бол яг хоо нөгөө хүүхэд мөхтэй хооломолоо зайлах үед бол хэрэгэлцдэг. Тэр бол ингээд юу та хоолндоо болохоор одоо энэ манай Монгол нэг давс байгаа.
байгалийн эвдэс гэсэн бичгтэй нэг юм цагаан шар бичгтэй ярилцтайсэн. Одоо юм нэг цэнхэр ирээ ууттай болчиход байгаа. Тэгээд тэрийг хэрэглэдэг. Тэр бол яг хуу хайцсангуу бага их ордог. Гэхдээ хоолнд бол би бол 2 дугаар хоолнд бол дандаа ногоогоороо өөрснөр намталцдаг, соёс соусаар амталцдаг, шүлтэй хоолндоо соёс соус хийдэг. Тэгэл өстө мах чандагтал давсаа хийдэг. Тэгээд ер нь жилд нэг 250 г давсаар нэг жилиг барцаад идэг даа. Тэгээд хүмүүс давсаар 5-6 сар гэж тэгээд ах юм. Тэгэхээр би өөр амар хэрэгэлт юм байна гэж бодож байна л та. Тийм. Тэр японочууд бол ерөөсөө яг ийм хуурай давс хэрэглэхээ болцсон юм байна. Японочууд тийм хуурай давс баг хэрэглэхээ болцсон гинэ. Яг тэгэхээр дандаа нэг соусаараа амтлаад явцдаг. Тэгээд энэ Монголд ирсэн японочууд одоо миний хэлээд байгаа тэр давсыг ингээд ирэхлээр ингээд 250 г-аг айгүй их авдаг байхгүй юу. Би бүр гайхаад идэв. Энэ одоо ямар нэг л илүү давуу талтай оголол авч байгаа даа гэж бодоод. Гэтэ би өмнө нь явуулсан давс тийм гашуудгүй юм байлээ нэгдүгээр, хоёрдугаар одоо ингээд сая цагаан сараар махаа чанах үед би анзаарлаа. Арай нөгөө соёл давснаас илүү их орчоод идэг. Гэхдээ тийм гашуун амт байхгүй. Айгүй зүгээр тэр чинь нэг нунтаг дуу юм шиг мөртлөөж хэрхэгтэй нунтаг. Тэгээд юм нэг жижигэн талттай бас ингээд 2 янз байгаа гэдэг хэвхэв тэр бас. Тэгээд бас японочууд бас нүдтэй юм шиг байгаа маа тэрийг тэгээд одоо даваад идэг тийм санагдсан. Түүнээс бол хэрэглээ бол баг манайх бол 250 г бүртэн жилээ барьцдаг. Тэгээд хүрдэг яг тэгээд шинэ жил болоход нөгөө сөрүүний хүмүүсийн хэлснээр сав суулгаад дүүргээл будаа гурил давсныхаа савнуудыг бүгдийг дүүргдэг. Тэгтэл яг нэг давс авчдаг. Тэгэл тэр маань жилээ барьдаг. Тэгэл яг түрүүний хэлснээр яг л маха чан тэгэл яг ногоогоо хийхэд гаргахынхаа өмнөхөн давсаа хийж амтлал гаргахад нэгдүгээр мах хатахгүй байгаа юм шиг санагдав. Тэгэхээр нөгөө мах чанцглаар ингээд дараагаа хатсан нэг модон харин болчиход идэг. Тэггүй юм шиг л надад санагдаад тэгдэм. Гэхдээ хүмүүсүүд бас амар хэрэгэлт юм байна. Нэг хэсэг 6 сар хар гэдэг бол 4-5 гэсээр авах гэдэг. Ян зүрх байгаа. Тийм байна. Түүний хэрэгтэй өөр л дөө. Баярлалаа танд шипиг овоолцсон. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй. За. Станер хэрэглэн янз бүрл ах шиг байна да. Би яг тэрийг бол яг уншиж ирсэн. Японочууд ерөнхийдөө тэр нөгөө хуурай давсыг баг хэрэглэхээ болсон. Ер нь бол сой соус өөр юу ч гэдэг өөрсдийнх нь амтлагч байдаг юм шүү дээ. Өөрсдийнх амтлагчаар л явчих. Тэрнгээр явчих байгаа гэж. Ер нь соусаар амтлаад гэх шиг байна. Тийм. За хамтран ашигчаа танилцуул өргөжлүүлье. За чингээх чадвартай потигээл. Тэгэхээр потигээл эмийг эмийн сангуудаас одоо ер нь бол хаанаас авах боломжтой ямар учиртай юм бэ гэхээр ходоод, улаан хоолой, за тэгээ гидсний өвдөл намдаах, зочмог архаг суулгалт зогсоох юм билээ. Суулгаад байвал за өөрөөр хэлбэл хордлого үүсгэсэн гадны хорт бодис буй тэр гүйлгэлд үүсгэсэн бактери вирусыг ялгаруулсан хорийг өөртөө шингээдэг юм байна. Өөртөө шингээгээд гадагшилснаар гүйлгэлтийг зогсоочно гэсэн. Ер нь бол хордоод. Крамлийн амттай гэж штэ. Тийм, тэгэхээр амт таатай гэсэн үг. Тий. 24 сараас дээш бүх хүүхэд насан туршид хэрэгдэж болдог. Хүмүүд буюу сироп хэлбэртэй тул уухад хэлбэр. Яг үнэ. Үйлчлэгээ нь хурдан, аль бие усны баталгаатай Солонгосын алдарт Devon компанид үйлдвэрлэгдсэн хаанч хизээч хэрэглэж болох ийм бүтээгдэхүүн байна. Тэг ер нь бол гүйлгэд суулгаад байгаа хүүхдүүд өчигд л маш хурдан намдаачих юм байгаа. Хүүхэд уугаад нөгөө сироп учраас дороод ирчих уучих юм. Тийм байна. За тэгээ бүх эмийн сангуудаар бордуулагдж байгаа. Шингээх чадвартай фотогел гэдэг ийм байна. Та бүхэн мэдээж энэ бол эмийн бүтээгдэхүүн учраас хэрэглэхийнхаа өмнө заавартай танилцаарай. Яг үнэ. Баярлалаа нэвтрүүлгийн хамтраалагчаар шингээх чадвартай фотогел байлаа. За өнөөдрийн бид бүхний хамтдаа ярилцж байгаа сэдв давс гэдэг сэдвээр ярилцж байна. Дараагийн сонсож байна. Бано. Байна. За өдрийн минь. За шипиг овоолцгоо. За би давсны хэрэглээ энэ сар зөндөө сонслоо. За. Би болохоор давс бас нөгөө Баруун аймгийн хүмүүс учраас давсыг айгүй хэрэгэлдэг байсан. Хүүхэд байхасаа ахуулаад. За. Тэгээд бид нар ч нөгөө холбоо бор давсаа хэрэглэдэг байлаа шүү дээ. Энэ соёл давс мовс гэж байгаагүй. За тий. Тэгээд тэр бор давсаа хоолндоо хавтаал хийждэг. Уул цууш урандаа усанд дэстэ жинхэнэ шороогийн тунгааж аваад хийгээд хэрэгэлцдэг. Цайг бол ерөөсө давсгүй уун гэсэн ойлголт бол ер нь байдгүй байсан шүү дээ. За. Яа сүүлд одоо нөгөө би нэг үе мөчний өвчтэй болоод хэрэг гээд өвчтэй болоод. За.
Тэгээд нөгөө давсны хэрэглийг яг тэрнээсээ үүдэж тохиулж хэрэглэх тийм юм суралцаж эхэлсэн байхгүй юу? Тэгээ би давсны хүчил гэдэг юм чи үе мөчний өвчин үүсгэх юм байна гэдгийг ерөнхийд нь ойлгосон. Тэндээс авч хатгасан байж магадгүй гэж үү? Өндөр хэрэглээтэй. Аха. Давсны өндөр хэрэглээ чи үе мөчний өвчин асар ихээр нөлөөлж юм байна гэдгийг ойлгосон. Тэгээд би яагаад тэгж ойлгосон гэхээр давсны хэрэглээг ингээ үе мөчний өвчин асар ихээр нөлөөлж юм аа гэдээ надад ингээ эргэн тойрны хүмүүс нь зөвлөд байгаа шүү дээ. Чи давсаа багт гэдэг. Аха. Тэгэхээрээс нь би нөгөө давсыг бүр нэг туслыг ч огт хэрэглэхгүйгээр би яг сарын хугацаанд давс хэрэглэхгүйгээр явж үзсэн чинь. За. Миний нөгөө үе мөчний өвчин өвдгөө болоод. Тэгээд дээрэс нь нөгөө даралт аягүй ихтэй байсан чинь даралт нь ихсгээ болоод жин буугаад бүр зөвхөн нэг сарын дотор гэхэл би 14 кг-ыг хассан. Хуваарлцаа надтай адилхан байсан юм байна. Тэ. Тэгэхээр давсны хэрэглээ гэдэг юм хүнд бүрээс асар их хит их хэрэглээ, асар их муу нөлөө үзүүлдэг байна гэдгийг л ойлгосон шүү дээ. Гадуур хооллох тохиолдолд яг уу? Гадуур хооллох тохиолдолд яг уу? Давс хэрэглэхгүй сар болсон гэж байна шүү дээ. Гадуур хооллохгүй яг уу? Ерөөс огт гадуур хооллоогүй. Тэгэл зөвхөн өөрөө хоолоо бэлдэж авч яваад. Зөв. Тэгэл давснаас гадна би яг тий давснаас гадна би бас нөгөө нэг цагаан гурал цагаан бодоо хоёрыг нь хорцсон байхгүй бас. Зөв. Тэгэл ерөөсөө ногоо нөгөө бүхэл өрийн гурал бор будаа цардуул тэгэл ногоо тий цардуулгүй юмнуудыг хэрэглээд тэрнээс хойш одоо би 3 жил болж байна. Миний хөл ерөөсөө огт өвдөхгүй байгаад байгаа. Нөгөө байсгаа сар болгоно ч нөгөө хөл өвдөөл байсгаал нэмлэх зэвтэл байсгаал хавдаал байсгаал догсоол тэгээд идэгсэн чинь өвдгөө болцсон. Тэгээ одоо сүүлийн үед болохоор нөгөө ажлын ачаалттай үед нөгөө шээхгүй шээсээ айгүй их ингээд хураагаад ингээд бас өвдөх янзтай болоод ирт юм байлээ. Зөв. Гарахгүй гадахаар тийм ээ. Тийм. Тэгэхээр шээсийг ерөөсөө хурааж болохгүй юм байлээ. Давсны хэрэглээ маш бага хэрэгжилж авах хэрэгтэй юм байлээ хүмүүс. Одоо та бүр багассан. Огт хэрэглэхгүй хэрэгжилж байгаа. Гэхдээ нэлээд багассан юм байна тийм. Хэрэгжилж байгаа. Бүр их багассан. Би одоо цайны төрлийн ерөөсөө огт давсгүйгээр уудаг. Хоолны давсыг бол их бага хэрэгэлдэг. Ёстой нэг буцлаад гаргахынхаа өмнө давсаа тохируулж хийгээл утгаар тэгэл хоолоо идэж байгаа. За баярлалаа. Баярлалаа. Шипийг оваалцсан. Өдөр сайхан өнгөрүүлээрэй та. За давс ихтэй хүнсний бүтээгдэхүүнүүд гинэ. Тий. Боловсруулсан махан бүтээгдэхүүн, хоол амтлагч, нөөцсөн ногоо, шарсан төмөс, чипс, пицца, бургер, хот дог, бууз хуушур. Яг оноо лаадсан самар тий. Давсан самар. Бэлэн гойм гэсэн биш. Бэлэн гойм давс их байна. Үнэ. Тэгэхээр эдний хэрэглээг нь бас яах нь багасах хэрэгтэй болчихж байгаа. Хоол амтлагчгийн ороод ирчихэж байгааз бид нар нөгөө хоолндоо давс хийгээд дээрээс нь хоол амтлагч хийгээд гашуураад идэг гэж болох юм байна тий. Дан ганц давсаар амтлахгүй байгаа шүү дээ тэр чинь. Тийм болохоор тэрэндээ ч бас болох юм уу та. Тэгээд хамгийн их одоо давсны хэрэглээтэй хүмүүс хаана гэдсэн чинь Америкчууд л байгаад тийм билээ. Нөгөө бэлэн юм бүтээгдэхүүн маш ихтэй. Пицца, нөгөө хот дог юу гэдгийг те бүргэр гэдэг junk food их иддэг учраас тэгээ нөгөө өндөр таргалалтай байгаа тийм шүү. Яг үнэ таргалалт өндөртэй байгаа. За дараагаас өсөж байна уу? Алло. Байна. Өдрийн төргий. Өдрийн төргий. За шипэгээ болцгоо. Тэгээд би манайх бол бүх төрлийн давс хэрэглэж байгаа. Яа тэгээд яагаад бүх төрлийн давс хэрэглэдэг йодтой модтой их хэрэглээд байдаг. Йодтой давс гэж юм байдаг юм шүү. Яг нэг. Йод жуусан давс гэж байхгүй гэж юу? Байхгүй. Наад зүгээр маркетинг. За. Би бүр йодтой давс гэж хэлээд би бүр онгонд орсон шүү. Хүмүүс намайг шоолжийнэ гэж. Хаана онгонд оров тэгэж хөө? Орсууд шоолжийнэхгүй дээ. Яагаад гэж йод ч өөрөө нэг өнгөлөг байдаг шүү дээ. Тэгээд цагаан өнгөтэй байхгүй. Тэгээд йод гинхээр чи нэг хазар давсан хоол гин. Тэгээд хэдэн грамм йод авах вэ намайг шоолжийнэ гэж. Тэгэхээр нэг өөртөө йодын төсөл йод өөртөө хэрэглэх юм хэлээ байна. Тэгээд хэрэгнээс хоолнд хэрэглэж болохгүй гэж. Тэгээд нэг маркетинг юм шиг үлээ. Солонгосод бас йодыг мэддэг юм шүү. Ер нь бол яг йоджуулсан давс зүгээр энгийн давс хоёрыг шалгаж үздэг тестертэй л дээ. Тестерээр шалгаж үздэг. Хийнгүүт ягаан болдог. Ягаан өнгөтэй болдог. Нэг тийм чинэл ягаан дуугаад идэх тий. Тийм чинэл ягаан болдог. Тэгээд нэг улаан давс гэдэг байгаа. Би нэг улаан давс гэдсэн шүү дээ тий. За тийм. Үнхий давс гэдэг байгаа шүү дээ. Тэр чинь бас энтхээс оруулж ирдэг юм л л дээ. Хар давс гэдэг юм байна. Бүр блак бүр нэртэй юм л дээ. Энтхээс хар.
Манайх өнгөөр нь нэг үнэр нь тэр чинь бас юу яадаг юм бэ? Бас үнэр амт оруулдаг юм шиг л байна. Өнгө оруулцдаг. Нийл бодог л гэдэг юм байлээ. Тий, тэгдэм юм байна. Тэр нэг ягаан давс гэдэг байгаа шүү дээ, тий? За тий. Тэр ягаан давс чи яг тэр хар давс чинь бас юу яадаг юм бэ? Бас тэр чинь тэршүүлээд юм ягаан давс аваад явдаг юм байна. Үнэр амт юм байна. Авдаг юм. Мөн тэр хар давс гэдэг нь өөр үнэртэй юм л юм. Байгалаас үнэртэй. Түүнээс яг хөхөртэй давс байдаг болохоор яота давс байдаг маа гэж. Тэг. Байж болох юм даа гэдэг. Тэрийг манах яадаг. Яадаг бол ерөнхийдөө тусалдаг чинь өөрсдөө нэг аптекаас авч хэрэглээгээр авч ер нь хэрэглэж байгаа юм. Европчууд болохоор энэ бид нар хоолноос битгий авна гэдэг шүү дээ. Давснаас яваад авлаа гэж. Тэдэрд бол ерөөсөө тийм ойлголт байхгүй. Биднээс бол илүү сэтгэл юм л та. Яг тэгэхээр хоолноос битгий авахгүй өөрсдөө шууд витамины байнгын хэрэглэдэг. Нөхөж явдаг ахын тийм ээ. Заавал. Яодаа шууд хэрэглэдэг. За баярлалаа танд. За баярлалаа. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй. За. Тэгэхээр тэр чинь шалгаж гаргаж ирээд байгаа учраас одоо яод их баг хэмжээгээр орж илээ. Юу гэнэ? Тэр одоо шалгаа тестэрлээ дээ шүү дээ тийм ээ давсыг. Яг бидэрт яг тэр нэг анх чинь энэ чи яг манай тэр хэрэгжсэн төсөл шүү дээ. Давсыг яоджуулъя гэдэг бол төсөл байсан. Одоо сүүлийн үед чинь хаанах үлдээд бас нэг усыг яоджуулаад байгаа үстэй. Тий яодтой ус гэж. 90 оноос юу асан мэлээ шүү дээ. Дэлхийн хүүхдийн төлөөх чуулганы үеэр давс болон йодын хэрэглээг онцлоод компанид ажил өрнүүлж ингэж хэлсэн юм билээ. Йодын дутагдлаас сэргийлье гэж. Хүүхдийн сангийн л хэрэгжүүлж ирсэн төсөл. Яг бол тий. Тэгээ энэ нэг юм судалгаа байна хаа. Яасан ингэ тэгсэн чинь давсыг одоо нөгөө сайн муу гэж байдаггүй гинэ. За. Бүгд ижилхэн буюу сайн муу давс гэж байхгүй гэсэн мэт юм судалгаа. Яасан гэсэн чинь давсыг хаанаас олборсноос нь шалтгаалаад далайн, уулын, нуурын, калин, жамт давс гэж олон төрлөөр нь хуваадаг. Замт нь өөр боловч нэг нь нөгөөгөөс сайн эсвэл муу гэсэн юм бол байхгүй. Учир нь бүгднгийнх нь натрийн ижил. Натрийн агуулмж ижил учраас энэ натрийн хол орлоо гэж. Яг үнэ. Тэгэхээр энэ нэг тийм би бинээсээ сайн муу гэсэн юм байхгүй л. Бид нар зүгээр сонгож хэрэглэнэ. Их хэмжээгээр хэрэглэх үү бага хэмжээгээр хэрэглэх үү гэдэг нь хүний л хувь хүний сонголт болчихж байгаа юм байна л да. Зүг. Тийм. Тэгэхээр янз бүр ахна. За тэгээ янз бүрийн л одоо шипи орж ирж байна тийм ээ. Олон төрлөөр нь авдаг хүмүүс байна. Гэтэл нэг төрлөөр нь авдаг хүмүүсээ нэг төрлөө аваад нэлээ удаан хэрэглэдэг хүмүүс байхад маш урднаар нь хэрэглэдэг хүмүүс байгаа юм байна. Тэгэхээр одоо хүний л сонголт юм да. Манай Монгол улсад 2019 оны 2003 онд юм байна. Баталсан хууль байна. За. Давс яоджуулж яод дутлаас сэргийлэх тухай гэдэг хуультай юм биш үү? Тий. Тэгэхээр одоо бүр хуулийн гарсан байгаа юм шүү дээ тийм байна. За баярлалаа хаа энэ түргэн нэвтрүүлгийн цаг өндөрлөж байна. Студид хөтлөгч Анжи Балаамын хариулагчаар Төвшин Баярнаар ажиллаа. Өнөөдөр холбогдож шипигээ хуваалцсан хамт байсан сонсогчдод бүгдэнд баярлалаа. Нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар дэлхийг тойрох өвчин Philips 66 брэндээр Шунхлаа Oil компани замун шингээх чадвартай потигээл байлаа. Таварчлуулан сонсдог урлагийн нэвтрүүлгийн улаан авсаасаарай. Түр баяртай. Баярлалаа. За баярлалаа.